Бид хонхны цамхагийн орой дээр байна. Орос Владимир муж Семеновская тосгон дайр эхийн сүм. Тоосгоны хонхны цамхаг нь 3 давхаргатай. Хонхны цамхагийн дээд тавцангаас та маш холыг харж болно. Бид шинээр хийсэн модон шалан дээр зогсож байна. Энд модон шат байна. Бид доошоо бууна. Бид шинэ модон шатаар бууж байна. Бид дараагийн төвшөнд хүрч байна. Энэ төвшин мөн модон банзаар хийсэн. Саяхан хийсэн. Модон шалан гадна талын нээлхий дээдтэй давхцдаггүй. Давхарталт нь илүү өндөр байх ёстой. Эдгээр тоосгон торны доод ирмэг дээр. Гэтэл давхцлыг буруу газар хийсэн. Доод шат руугаа орцгоё. Дахин бид модон шалыг харж байна. Доор нь модон шал байна. Мөн дээд талд нь модон тааз байдаг. 2 модон шалыг сахин хийсэн. Тоосгоны шатны шинж тэмдэг алга. Архитектор хонхны цамхыг яагаад шатгүйгээр зохион бүтээсэн бэ? Дахин бид зөвхөн модон шалыг харж байна. Энд тоосгон хонгож байсан гэсэн шинж тэмдэг алга. Тоосгоны хан тор хийдэг. Нишүүд нь хитрхи жижиг гүйхэн байдаг. Цацрагийн хувьд найдвартай бэхлэгээ байхгүй болно. Доошоо явцгаая. Дахин модон шатаар. Маш ихц шат. Ийм шатаар өгсөх уруудхан тохиромжгүй байдаг. Бид тэнгэрээс газарт бууж ирсэн. Модон дам нуруух тахир өнцгөр тавьдаг. Энэ нь үнэхээр барилгын ажлын явцад зориулагдсан байсан уу? Хонхны цамхаг нь шинээр хийсэн 4 модон тавцантай. Үүний зэрэгцээ нэг тоосгон тааз биш. Дээр нь төлөвлөсөн шатч бас байхгүй. Оросын хонхны цамхаг дахь давхруудын хооронд яагаад тааз шат байхгүй байсан бэ? Барилгачид зүгээр л мартсан уу? Эсвэл ийм зорилготой байсан уу?